Шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Монголизм тип таро суугт маань 5-тай морилно. За 5 сарын 27-ноос 6 сарын 2-ны хоорондох ерөнхий гол 3 цөмийн нэрэг, за голлох үйл явдлууд, за зөвлөгөөнүүд болсон байгаа. За тэгэхээр манай үзэгчдийн маань за зарим хүмүүс маань шилжилт хөдөлгөөн хийх нэ, нэг газараас нөгөө газар руу нүүх, эсвэл одоо ажлын байраа солих, за сургууль соёлоо солих, эсвэл шинэ сургууль соёлд бүртгүүлэх, за мөн шууд утгаараа ийш тийшээгээ аялах, хөдөө гадаа эсвэл гадаад орн руу амьдрахаар явах ч юм уу. Ийм байдлууд харагдаж байна. За бас бодол оюуны хувьд бол ахиц твшил гарч ирж байна. Маш их юм стресстэй, олон зүйл ботсон, иймэрхүү байсан бол тархи толгоогоо амарх нь байна. Тархи толгоогоо цэлмэж сарвал болох нь байна. За тэгээд маш гоё тайвшрах, маш их асуудал бэрхшээлүүд, амьдралын даваа нухчаатай байсан бол л нэг гоё асуудал бэрхшээлийг даван туулаад тайвшрах. Тэр тайвшрлыг мэдрэхний мөн зогсон байдалтай, гатсан иймэрхүү байсан бол маш гоё юм зам нь гоё тодорхой болж урагшлах ийм байдалтай харагдаж байна. За мөн зарим хүмүүсийн маань хувьд болохоор энергийн хувьд бол маш гоё гэгээлэг, өөдрөг, ийм сайхан үзэр буусан байна. Тэгэхээр олон амьдралын бүхэл талбаруудад гоё эерэг өөрчлөлтүүд, сайн мэдээнүүд ирэх нэ. За мөн гоё эрх чөлөөтэй болох нэ. Маш их амжилттай, баяр хөөртэй, өөдрөг, гадагшаа чиглэсэн илүү нээлттэй, ийм урам зоригоор дүүрэн ийм сайхан 7 хоног болох нь. Тэгээ өөртөө илүү их итгэх итгэл нь хүртэл өндөр болсон ийм. Мөн дээрэс нь шинэ мамаага тээж явж байгаа хүмүүс маань энэ 7 хоногт, эх 7 хоногт маань төрөхтэй шинэ мама нь мэндэлж гарч ирэх айл эсвэл жирэмсэн баснаа мэдэх ч юм уу иймэрхүү үйл явдлууд тохиох нь. За дараагийн нэрэг бол The Justice үзэр маань гарсан байна. Тэгэхээр хууль эрх зүй маргаантай яваа ч юм уу, хууль эрх зүйн асуудалтай хүмүүс маань энэ асуудал нь бол нэг тийшээгээ шийдэгдэх нэ, цэгцлэгдэнэ. За тэгээд нөгөө талаараа үйл өөрийн шүүлт ирнэ. Та үнэхээр өдийг хүртэл ямар карма ямар үйл үйл хийж ирсэн тэр бүхний үр шимээ хүртэх хугацаанд ирсэн байна. Та үнэхээр зөв сайхан замаар явсан бол тэр үр шим, тэр гоё билгүүдээ бол хүлээж авах энэ нэрг бол харагдаж байна. За эх 7 хоногт голлох үйл явдлын хувьд бол зарим хүмүүс маань гоё сэтгэл зүгээ маш гоё тайван байлгаж балансалж бол сурж байгаа харагдаж байна. За өмнө нь маргалцсан, хэрүүл хийсэн иймэрхүү хүмүүс байвал хосуудын хувьд ээж болно, ажил төрлийн хамтрагчид, ийм аль эсвэл найз нөхдүүд ээж болно. Буцаад найрамдах, бие биенээ ойлголцох, буцаад ив нэгдэлтэй болох, эвлэрэх, за ивээ олох иймэрхүү байдлууд харагдаж байна. За зарим хүмүүс маань эсэргээрээ байна маш маргаан гарах, за хоорондоо санал зөрөлдөх, эсэргүүцлүүтэй нүүр тулах, за ажил хаялтад бас байж болно. Ажлаа орхих, ажил хаялт хийх, за эмх замбраагүй байдлууд үүсэх, за эгоноос ерөөхдөө бол үүдэлтэй маш их юм эго мэдрэгдэж байна. Эгоноос үүдэлтэй ийм санал зөрчилдөх ийм зүйлүүд бол гарч ирэх нь байна. За тэгээд шууд утгаараа бас юм газартай холбоотой газрын маргаанууд бас гарч болно. За юм байна. За зарим хүмүүсийн маань хувьд бол голлох үйл явдал нь бол мөн адилхан. За ерөөхдөө бол ийм хинэггүй, хайхрамжгүй, за ер нь бол ив дүнжингүй, ивийг сахихгүйгээр хайхрамжгүй, эгондоо баригдаж энэ хоёр бол ер нь их хоорондоо холбогдож байна. Ийм байснаар таны санхүү, эсвэл итгэлцэл, харилцаан дээр асуудлууд гарах үе гэдгийг сануулж байна. За ерөөхдөө болохоор Номын орд, Арслангийн орд, Үхэр, за Хумах, загасны ордуудад бол илүү түлхүү хамааралтай гэж харагдаж байна. За зөвлөгөөний хувьд бол за шаманик хийлэнгээс бол энэ уур
уцаараа дараа гэж. Тэгэхээр яг хуу энэ хоёр үзэртэй бол холбогдчих. Тэгэхээр маш эгогоо сайхан дарах хэрэгтэй юм байна. Ив иийг сахих хэрэгтэй юм байна. Бусадтай ойлголцохыг хичээгээрээ үйл хөдлөл тий үг хэл амнаас өмнө сайхан бодоорой, тайван байгаарай, уураа тараарай. Уур бол одоо иймэрхүү үр дүнгүүдэд одоо таныг хүргэн шүү дээ гэсэн санууламж өгж байна. За мудра үзрийн хувьд болохоор за ийм мудра гарсан байна. Бүгдээрээ гарынхаа байрлалыг энэ мудраг авч агаад үүн дээрээ 1-3 минутын турш сайхан бясалгаарай. За энэ мудра бол өөрөө таныг хүслийн мудра байгаа. Тэгэхээр та бодож сансан хүслээ сайхан бодоод энэ мудрагаа хийгээд үүн дээрээ бясалгана гэсэн үг. Ерөөхдөө өөрийнх нь утга нь бол би чадна, би хийн гэсэн ийм мудра байгаа. Тэгэхээр зөвлөгөөний хувьд бол оюундаа төвлөрөө, оюун ухаанаа гоё одоо цэлмэг байлгаад за ингэснээр бол оюундаа төвлөрч за оюун ухаандаа өөрийгөө чадна, хийн, бүтээн гэдэг зүйлийг бол оюун ухаандаа одоо 70 ухамсартай оруулж өгөө гэсэн зөвлөгөө буусан байна. За мөн энэ мудра өөрөө цусны эргэлтийг сайжруулж идэвхжүүлдэг. Тэгэхээр цусны эргэлт өөрөө сайжирна гэдэг маань одоо тухайн хүний бие организм физик бие бол физик биеийн одоо бүхий л төвшөнд бол маш хүчтэй нөлөөлж маш гоё эрүүлжих болно. Тийм учраас энэ мудрагаа хийж цусны эргэлтээ бас сайжруулаарай. Цусны эргэлт одоо муудаад ирэхээрээ л ямар нэгэн өвчин эмгээг ингэж илэрдэг. За тэгээ мөн дээрэс нь амьдралын одоо зорилгоо гоё тодорхой болгоо. Тэгээ үүндээ бүр ингэж зориулж одоо төлөвлөгөө гаргаад тэр төлөвлөгөөгөө одоо дахиж задлаад тий одоо жижиглээд тэгээ түүнийг ингээд багаас нь ингээд баг алхмаар шууд хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна гэдгийг бас хэлж байна. За тэгээд энэ 7 хоногийн эх 7 хоногийн маань одоо affirmation буюу батламж үг нь болохоор жижиг алхам бүр надад сэтгэл ханамжийг авч ирж зорилгот минь ойртуулдаг гэсэн үг байгаа. Тэгэхээр та бүхэн маань энэ батламж үгээ өглөө оройдоо эх 7 хоногийн турш өөртөө уншиж өгөөрэй. За шинэ хүзэртэй болсон байгаа. За шинэ хүзэр маань бол өөрөө энэ Буддагийн одоо бурхад лам нарын одоо ийм гоё зураглалтай за ингээд зөвлөгөө мессежтэй ийм гоё хүзэр авсан байгаа. За энэ хүзрийн хувьд бол таныг зөрөгтэй бай гэсэн мессежийг өгч байна. Тэгээ амьдралаас өгч байгаа одоо бүх зүйл танд сургамжийг өгөх гэж бас урам зориг өгч чаднаа гэсэн хүзэр байна. Тэгэхээр та маш гоё зөрөгтэй байх хэрэгтэй. Амьдрал дээр ирж байгаа одоо ийм маргаан тий үйл өөрийн янз бүрийн карманууд одоо асуудлууд, бэрхшээлүүд бол ерөөсөө угаасаа л тулгардаг. Амьдрал дээшээ доошоо одоо овон товн тий угаасаа л тийм байдаг. Тэр байгаа зүйлийг гоё шууд хүлээж аваад тэндээс сурах зүйлээ гоё сураад өгөө. Хүлийн зөвшөөрөө гэдгийг танд бас хэлж байна. За ингээд 7 хоногийн маань уншлага танд тусалсан гэж найдаж байна. Та бүхэн зөвлөгөөгөө сайхан сонсоод эх 7 хоногоо гоё сайхан бүтээмжтэй, гоё жаргалтай өнгөрөөгөөрэй. Баярлалаа.